Хавьяга Ултай аймгийн Хөмөрт сувын 4-р өгийн Малчин Батарж гэдэг юм байна. Эхнэр Мөнгөсөл 4 хүүхдээ амт амьдрал. Хамаалан 5 дөрөл дээр нь өсгөн өржүүлж олж байна. Эсинүүд солжилтоо суулж одоо бидний амьдралд одоо малын гарц өвс ургамал хавардаж одоо ус хавардаж ургамал өвс маань одоо ус мууц. Өнөө суулж одоо бидний амьдралд одоо сөргөөр нөлөөлж байна. Ус хавардснаас мал устгахад хүндрэл бэрхшээл дэвчэр ажлын ачаал дэгдснээс болж за би бол тэр им дошторж Ховдомгийн дээрээс аймгийн авраг малчин хүн байна. Байгалийн гамшиг гэдэг чи одоо бол сүүлийн үед бол одоо жилийн одоо ганц удны татамж бол маш ойртцсон. Аймаг бол байгальтайгаа сайн харьцдаг уусан малчид. Тийм учраас байгалаа хамгаалж байна. Одоо биднээс чинь нөхрөлөд гэдэг бас тэнд яхалж явдیں۔ Climate change in Mongolia is not only an environmental issue but also a major socio-economic challenge. By directing financial flows wisely, regulators can ensure that vulnerable communities have access to financial services while also guiding investment toward green and sustainable projects. Saving and credit cooperatives play a surprisingly powerful role in helping communities shift toward safer practices and adopt the environmental challenges. Because cooperatives are community-led, members trust the institutions more than external programs. This leads to a higher uptake of safer and environmentally sound practice. За хадгалан зээл оршуулахад гişүүдээсээ хадгаламж татаж одоо орондынхаа төвсөрийг хийдэг. За тэгээд одоо тэрсэн хадгаламжаа зээл нь гаргаад тэгээд зээлийн хүүгээ орлого одоо хадгаламжийн хүүгийн зарт. Тэгэхээр зэрэг одоо мэлтийн тэр үйл ажиллагаанаас олсон мөнгөөр бол байгаль хамгаалах гэсэн мөнгө байгуулсан. хадгалам зээлийн санд иснэр малан борлуулж хадгаламж тийж өрхийн орлогоо нэмэгдүүлсэн. Бусад гишүүдтэйгээ нэг булаг ус хасснаар малаа ойроос усагдаг. За малчид маань нэгдүгээр баг агаар хоримтлуул шивсэн байгаа. Хоёрдугаар нэг баг хамгаалан байгуулга болж чадсан. Мэдээж нэг малчид маань хоршоонд орсноор бол яаш нэг өөрийнхөө нэг ашиг орлогоо бас цэнтрсүүс сурж байгаа байхгүй нэг байгальд хит их мал биш байгальдаа ээлтэй амьдрах талаар бол суралцаж эхэлж байгаа. Хоримтлаа одоо малын гаралтай түгээдээ хоримтлаа өсгөхөөр ямар ашигтай гэдгийг мал одоо мал олон тонны хэмжээний малтай байх уу шил одоо нэг малаа сайжруулад одоо нэг таварлаг мал уу эр малуудаа зарж борлуулад тэрийг хадгалуулад тэрнийхээ хадгалуусны хүүн хэр зэрэг өсөж байгаа гэдгээр бол биднес бол сайн ойлгодог. Байгаль орчны талаар болохоор чинь одоо хадгаламж дээр өшөөд байгаа манайхан нийлээд нодноо 24 онд 200 мод тарьсан. Одоо энэ гадаа тарьсан байгаа. Нодноо сайхан ургасан. Энэ жил одоо ургаж эхэлнэ. За байгалаа хамгаална гэдэг нь бидний амьдралд бол байгалаас агуусал байгалаас одоо өргөөж нүртэж амьдрэх учраас байгалаар онгон тохиорно. Одоо хамгаалалт хэрэгтэй. Хүүхдүүдээ мэрэгчл боловсралтай байгаль дэлхийг хайрлаж хамгаалдаг хүмүүс болоосэй гэж мөрөж чинь.